Миний барилдаан бол 2 хожигдсон. 7 дугаар хайранд орсон. Тэгээ медаль авсан зорилготой байсан. Тэгээ медаль авчихсан бүү дээ. Сэтгэл жоохон дондоорлаа. Хамгийн хүнд барилдаан тэр 2 дугаар барилдаа Испани бүхтэй барилдаа. 10,000 бараг барилдсан. Тэр хамгийн хүнд барилдаа. Ер нь давтчихсан юмудаа хийж чадсан. Тэр 100% гэсэн ер нь сайн байсан. Энэ үрдэл тусалж дэмжсэн багш дасгалжуулагч гэрийнхэн маань, хамт олон маань, баг тамирчид маань ивент итгэсэн спонсор мөнгө туягч давгах хилчил спортороо ангард спорт клуб нэрт маш их баярлалаа гэж хэлмээр байна. Орж ирэхэд яг Монголтой гомшигт мэдээж төрлөө. Айгуу гоё. Ахтаж хүлээж авлаа. Монгол явцдаас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголын нэг бүх сур арваа, шага арваа гэдэг үндэснийхээ спортуудыг ер нь харуулсан ном гэж тэд нар айгуу таалагдлаа гоё юм. Хамгийн ихний барилдаан дээр бол би 2 удаа шидэж хожсон. Яг тэрийг бол бэлтгэлээр яг бэлтгэл хангагчд өнрөө сууж үргэлээд байнга тавтчихсан болохоор яг рефлексээр хүн сууж өргөтнээ бил таарж шидэж авсан үлг авсан. Японы амарчтай би 3 удаа тарсан 2022 онд 2023 24 гээд 3 жилд яг нэг удаа таржсан. Тэгээд сая бол таллаж яг багш нартайгаа гарч аваад таллаа самби мэх эсвэл итэ гээр үнэлгээ авна гэж гарсан. Тэгээд тактикаас тийм яг сансандаа хүртэл багш нартайгаа ярьсныхаа дагуу сансандаа хүртэл мэхээ хийж чадаагүй. Саяны олимпиас бол олимп бол муу тамирчин гэж байхгүй бүх орны шигшигдэж ирсэн усаасаа нэг номероор ирж байгаа хүмүүс. Тэгээд хүмүүсийг ингээл өмнөх Гранд Слам, Гран При энтер дээр барилж ирснээс олимп дээр шал өөр болж ирд юм байна. Гэдгийг ойлгож авлаа. Өмнө 2 хожиж исэн тамирчин маань гэхэд өмнө барилдгаас шал өөр байсан. Тэгээ би олимпиад хүмүүс бүр шал өөр болж ирд юм байна. Багш нартаа маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд яагаад гэвэл тамирчин хүний угаасаа чиглүүлж өгдөг, заад сургацдаг, алдаа оноог нь хэлж өгдөг хүн бол багш нар. Тэгээд жудо бүхийнхаа үндэсний шгшээ багийнхаа бүх багш нартаа маш их баярлалаа гэж хэлье. Унсан ч давсан ч өргөлж миний охин мундаг байсан шүү гэж хэлдэг аав ээжтэй бас маш их баярлалаа гэж хэлье. За миний хувьд 2 дахь олимпиад оролцож чинь Токиогийн олимп болон Парис олимпик гээд 2 дахь олимпиад оролцож байна. Миний суглаа бол ерөнхийдөө эхний тойрогтой Испани тамирчинтай таарсан. Испани тамирчинд өмнө 3 сарын өмнө зохиогдсон дэлхийн аварга тэмцээнд эхний тойрогтой хожигдсон байсан. Тэгээд сая бас эхний тойрогтой таараад ерөнхийдөө бас анализ судалгаасаа хийсэн л дээ яг тэрийг багш нартайгаа зөвлөлтөд яг тактикийн дагуу барилдаж ихтэй барилдаанд ялсан. Дараагийн тойрогтой Унгарийн тамирчинтай барилдаж өмнө 2 хожигдч нэг ялсан байсан. Хамгийн сүүлд би ялсан байсан. Тэгээд Унгарийн тамирчинтай ерөнхийдөө оноо авч ер нь илүү хэд барилдана гэсэн бодолтой гарсан. Тэгээд ерөнхийдөө хүч тэнцүү ойролцоо учраас 2-2 торгуулаа ингээд урдаа авцгаасан. Тэмчээс тактикийн алдаа ерөнхийдөө миний зүгээс гаргасан. 2-2 торгуултаа хийж аваад 3 торгуулийг аваад очсон байгаа. Тэгж тэмцээнээ өндөрлүүлсэн байгаа. Хамгийн чухал зүйл бол гэр бүлийнхэн маань сэтгэл зүгээр маш их дэмжсэн, багш нар маань бас маш их дэмжсэн. Бас хамгийн чухал зүйл байна бэлтгэл хангагч нар маань байгаа. Бэлтгэл хангагч нартаа бас маш их баярлалаа. Монголын хаусыг нөгөө инстаграмаар л дагаад хараад гэсэн л да. Гоё газар байна да гэсэн. Ингээд би тэмцээнээ дуусаад нэгдээ 9 жил сэтгэл маш өндөр байна. Тэг ингээд Монголынхаа өв соёлыг хараад гадаад оронд те Монголоос уцчлаа явж яхад харахад ер нь маш бахархалтай байна. Таалагдсан зүйл нь одоо энэ орчин уур амьсгал маш их гоё юм тийм. Ямар ч гадаад хүмүүс харсан вау Монгол улс гэж чинь гоё юм уу гэсэн байдлыг харахад би үрд хараад маш бахархаж байна. Зуны 33 дугаар их наадам олимпиадо амжилттай оролцлоо. Тэгээд яг өөрийн зүгээс бол ерөнхийдөө яг сансандаа хүртэл яг бүх юм 100% гаргаж чаддаг. Уг нь бол бэлтгэл сургалт
маш сайн чигдэрсэн байсан. Манай багийнхан ер нь бүгдээрээ л бэлтгэл сургууль маш сайхан байна. Тэгээд яг бас сансандаа хүртэл яг 8 дэх хариуцлагатай барилдаан дээр одоо нутгийн бүх Токиогийн олимпийн хүрэл медаль Лукан Гизэтэй таарад тэгээд жоохон тактикийн гişигдлийн алдаа гаргаад тэгээд ялагдал хүлээж тэмцээний төлөвлөсөн. Тэгээд тэр тамирчин маань цаашаа яваад мөнгөн медаль авсан байгаа. Маш том зорилготой ирсэн. Би бол Парист тэгээд яг зорилготой хүрэхийн төлөө маш их хичээж одоо бэлтгэл сургуулилт, аж амьдрал ер нь бүх зүйл дээр яг өөрийгөө бүрэн зориулаад яг тэгж бэлдсэн. Тэгээд бас жоохон сансандаа хүрч чаддаг болохоор жоохон сэтгэл жоохон дондоо өрлөө. Намайг дэмжсэн Монголын ард түмэн, багш тасгалжуулагчид, ивент тэтгэгч спонсор байгууллагууд, одоо бэлтгэл хангагч нар, багийнхан, гэр бүлийнхэн одоо миний ард талд байгаа бүх хүмүүс шинэ сэтгэлээсээ намайг дэмжсэн. Та бүхэндээ маш их баярлалаа. Одоо та бүхний ачаар би ингээд өдий зэрэгтэй явж байгаа шүү. Тэгээд бас итгэлийг алдсан бол уучлаарай гэж хэлье да. Монголыг энэ одоо дэлхийд энэ Европод ялангуяа энэ Францад ингээд Монголыгоо танилцуулах ийм гоё одоо Mongolia House гэдэг ийм гоё үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо энэ элчин сайд энэ удирдлагууд бас их баярлж байна. Тэгээ бид нарыг бас эндээ урьж оролцуулсан Mongolia House-ийнхандаа бас маш их баярлалаа. Тайз засалт тэгээ тэр гэр яг Монголдоо байгаа юм шиг л тэр спортын гэр тэгээд энэ гадуур байгаа одоо энэ хоол тэгээд энэ ирсэн хүмүүс нүртэл Монгол хүмүүс тэгээд энэ жуулчид нь хүртэл ингээд ийм Монгол хувцсан ингээд өмссөн тийм тэр нь аягүй таалагдлаа. Энэ удаагийн олимпиадад бол одоо бас бэлтгэл сургуультаа сайн хангаж ирсэн. Гэтэ бас 21 оны олимпиар бас энэ яриаг л бас өгжлээсэн л дээ. Бас дагаа нэгнэ гээл. Тэгээд бас дагаа нэг чадсангүй бас 7 дугаар байранд орлоо. Тэгээд бэлтгэл сургуулийн хувьд бол маш 100% болсон. Тэгээд нэг жоохон өөр дээр нэг жоохон алдаа гаргаад юунд дээр бас барилж чадсангүй, сайн төвлөрч чадсангүй. Гэтэ яг хуу дэлхийн 2 медаль авсан. Одоо 2 олимпиад орлоо, 3 дахь олимпиад 28 оны олимпийг ер нь бол зорино гэж бодож байгаа. Тэгээ ер нь бол би нэг өөрөө тийм жоохон шатаа юм болохоор би ягаад энэ медалийг авч болдгүй гэсэн тийм бодол төрөөд байгаа болохоор бас тийм зорилго тээцээ явж байгаа. Гэтэ яг зөв хожигдлаасаа хүн өөрийнхөө алдааг суралцаад том тамирчин болсон ч гэсэн хүн ер нь нэг юу нэг том тамирчин багш нар нь одоо чи өөрийгөө мэдж байгаа гэх юм уу те эсвэл өөрийгөө мэдж байгаа одоо ингээ өөрийгөө яач нь гэдэг нь тэр бол худлаа яг л нэг багш нарыгаа өгөнд ороод бэлтгэлээ сайн хийгээ явж байвал тэр хүний амжилт нь бол бэлэн байж байгаа гэж бодож байна. Энэ их гоё юм байна уу? 21 онд нэг олимпиад орж байгаад бас ийм байхгүйсэн тэгээд бас анхудаа бас ийм Монголиа юунд ирэхэд бас маш гоё байна. Бас манай монголчууд бас гоё бэлдэж чадсан байна. Бүх юм таалагдж штэ. Энд ч одоо хүний нутагт ирээд бас ийм Монгол гэрээ харах, Монгол ийм заншлаа харах шин. Одоо тэр нэг ая хөгжим тэ мориор ятгар матар тийм харахад айгүй тийм гоё мэдрэмж төрж байна. Та нар бол чадсан шүү гэж хэлээ да.